Номруулах уу? Харин тийм томруулдаг нь. Рекорд бүр хаач буу. За. За. Бүгдээрээ сайн байцгаана уу? Боловсрол эвслийн зүгээс боловсролын салбар дахь шин тутам сэдвүүдийг танилцуулах зорилгоор цуврал вебинарыг эхлүүлээд явж байгаа. За энэ сарын манай хувьд уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол сэдвээр за марал миний бие танилцуулахаар бэлдсэн байна. Тэгээд ерөнхийдөө тийм боловсролын салбарт гэлтэхгүй ерөнхийдөө бүхий л салбарт одоо хүн төрөлхтний өмнө тулгараад буй хамгийн чухал зүйл бол уур амьсгалын өөрчлөлт байгаа. Тэгэхээр энэ чиглэлээс эдийн хүрээнд ЮНЕСКО-гоос 2010 оноос хойш ерөөсөө л уур амьсгалын өөрчлөлтөөс хүн төрөлхтөн нийтээрээ дасан зохицож даван туулах гол арга зам юм бол ерөөсөө боловсрол юм а гэдгийг тунхаглаад энэ чиглэлийн ажил, энэ чиглэлийн компани, таянууд их бүх зүйлийг боловсролтой холбон хийж байгаа. Тэгээд та бүхний бас мэдж байгаачлан эх жил гэсэн COP27 17 дугаар хурал бас Монголд зохион байгуулагдахаар байгаа. За тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт болоод уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол юу нэг ямар учраас чухал юм дэлхийн нийтийн чиг хандлага хаана байгаа юм. За одоо Монгол улс ч гэсэн энэ чиглэлийн хүрээнд бас юу хийж байгаа юм бэ гэдэг ерөнхий сэдвүүдийг багтаагаад энэ хүү цуврал вебинараа эхлүүлье. Тэгээд өөрийгөө танилцуулах юм бол намайг Марал гэдэг боловсрол эвслийн медиа менежер болоод саяхнаас Монголын доктортой санхүүжилтийн холбооны олон нийтийн харилцах менежерээр ажиллаж эхэлсэн. За дараах агуулгын хүрээнд юудаж хичээлээ бэлдсэн байгаа. Ер нь уур амьсгалын өөрчлөл гэх юм бол одоо бидний байнга сонсож байгаа ч одоо нөгөө COP гээл тэгж гин, Парисын хилцээр гээл тэгж гин маш олон одоо тий нэр томьёо одоо нэр томьёо болоод үүний талаар ойлголтууд их өргөн хүрээний ойлголтууд байгаа. За тэгэхээр энэ нэр томьёоны ойлголтуудыг хурангуулан тайлбарлаад за тэгвэл энэ чиглэл маань доктортой хөгжил болоод тийм доктортой ногоон хөгжлийн одоо тий энэ чиглэл маань ч одоо уур амьсгалын өөрчлөлт дотор багтаж байгаа болохоор бас дуртхан зүйтэй. За тэгээд мөн улс орнуудыг хэрэгжүүлж байгаа одоо ялангуяа зүүн өмнөд Азийн орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нөлөөллийг хамгийн ихээр мэдэрч хамгийн их гамшиг эрсдлийг даван туулж байгаа болохоор энэ одоо манайхтай адилхан ойролцоо энэ орнууд маань ямар арга ажлыг боловсролын салбартаа бас туршин хэрэгжүүлж байгаа юм бэ гэдэг тухай болоод мөн яг одоо хэрвээ та багш за багшч вэ эцэг эгч вэ хүүхдтэй болоод сурагч нартай уур амьсгалын өөрчлөлийн боловсролыг олох юм одоо энэ чиглэлийн сэдв хичээл аргачлалыг хэрхэн бэлдэх тухай ашиглаж болох их сурвалжууд юм уу хайж үзсэн байгаа. За эхлэх юм бол ер нь тийм уур амьсгалын өөрчлөлт гэж яриад байдаг. За тэгвэл энэ маань чухамдаа юу юм бэ гэгээд хэлэх юм бол хүн төрөлхтөнд нь ерөнхийдөө яг өнөөгийн бийч вэ чийч вэ те одоо биднэрт тулгарч байгаа хамгийн том эрсдэл юу юм бэ гэдэг зүйл яригдаж эхэлж байгаа. За тэгээ та бүхний мэдж байгаа чинь дэлхийн эдийн засгийн форум гэж жил болгон болдог. За дэлхийн эдийн засгийн форумоос одоо хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа дэлхийн эрсдлийн тайлан ингэж гаргадаг. За тэгээ бүгдээрээ эндээс онцолж харах юм бол ер нь хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа одоо тий богино хугацааны болоод урт хугацааны ямар эрсдэл буюу гамшигуд ингэж байгаа юм бэ гэдээ харах юм бол за эхний дунд хугацаанд буюу эхний 2 жилийн тий богино хугацаанд гэлтэх юм бол одоо misinformation, disinformation дээ мэдээллийн аюулгүй байдал ч гэдэг юм уу нийгэмтэй болоод геополитиктэй холбоотой эрсдлүүдийг харуулж байна. Гэтэл харах юм бол урт хугацаанд хүн төрөлхтний өмнө яг юу тулгараадах юм ба гэх юм бол за нэгдүгürt нь хэлэх юм бол цагуурийн эрсдэс байдал гэлдэж байна. Биологийн одоо олон янз байдлын алдагдал, экосистемийн гажуудал гэлдэж байна. За байгалийн нөөцийн хумсдал гэлдэж байна. Яг нөгөө байгаль орчинтой холбоотой эрсдлүүд маань урт хугацаанд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том эрсдлүүд юм шүү гэдгийг нь харуулж өгсөн байгаа. За тэгэхээр ярьдаг одоо нөгөө одоо хам сэдвүүрийн гэх юм бол тий дэлхийд дулаарад байна, хүлэмжийг хийх болоод байна, хүн төрөлхтний тий хүний буруутай үйл ажиллагаанаас болоод байна гэж хэлдэг. За энийг маань за илүү жоохон нарийн детальчны тайлбарж ойлгоё гэх юм бол за энэ зүйлүүд байгаа. За уур амьсгалын боловсрол буюу climate change education гэдэг гэж байгаа. За энэ дундаа юуг анхаарах хэрэгтэй юм бол уур амьсгалын өөрчлөлт гэдэг маань өөрөө тийм хамгийн тийм чухал буюу одоо хамгийн гол их шалтгаан байна. За тэгвэл уур амьсгалын өөрчлөлтөд байна, дэлхийд дулаарад байна, хүлэмжийг хялгараад байна. Тэгвэл энэ зүйлийн одоо энэ асуудалтай холбоотойгоор хүн төрөлхтөнд үл яг яах хэрэгтэй юм гэх юм бол climate change adaptation буюу тасан зохицох нь байна. Нөгөө талаараа тасан зохицох болоод бууруулах арга хэмжээг авах нь чухал байгаа. За тэр дунд маань өөрөө тэгвэл хэрхэн тасан зохицож хэрхэн бууруулах юм бэ гэх юм бол ерөөсөө уур амьсгалын өөрчлөлтийн боловсралтай буюу тийм боловсрал буюу суурь мэдлэгтэй болсноороо за энэ дундаа хэрхэн яаж даван туулж болоод тасан зохицож амьдрах юм бэ гэдэг
Энэ хоёр үзэл санаа гол концепцийг хүн төрөлхтөн тэ бизнес одоо хүн болгон бүхий л хийж байгаа зүйлдээ оруулснараа мэддэг ойлгодог болсноороо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг авч чадах юм аа гэж байгаа. За тэгээ тэгвэл яг уур амьсгалын өөрчлөлийн боловсрол гэж юу юм бэ гэдг хинэмлийн тодорхойлтыг ЮНЕСКО гаргасан байгаа. Энэ нь хүмүүсийг хүн болгоныг уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан нь яг юу юм бэ? За түүнээс гараад байгаа үр дагавар нь яг юу юм бэ? За түүнийгэндээ зөөлрүүлж буюу бууруулахад ямар арга хэмжээ авахын нөгөө талдаа нэгэн талын болчихсон нэгэн талын болцсон нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож амьдрах тэр арга зам тэр чадамжийн талаар ойлголттой болгоод за тэгээд тэр арга зам чадамжтай ойлголттой болсон одоо хүн бие хүн маань хариуцлагатай шийдвэр гаргадаг доктортой амьдралын хэм маягтай байдлыг тэр мэдлэгийг эзэмсэн тэр ур чадварт суралцсан тийм үнэт зүйлийг ойлгох тэр боловсролын үйл явц юм аа гэж тайлбарсан байгаа. За тэгээд энэ агуулгад маань шалтгаан уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан үр нөлөөг ойлгодог. Түүнийгээ дагаад доктортой хөгжилтнийгээ нийцсэн амьдралын хэм маягтай байдаг. Тэгээд гарч болох буюу аль хэзээний хүн төлөвтний өмнө туулаад ирсэн энэ олон гамшиг, энэ олон эрсдэлтэй хэрхэн менежмент хийж түүнийг яаж зохион байгуулж, яаж тасан зохицож амьдрдаг болох юм бэ гэдэг агуулгуудыг багтаасан байгаамаа. За тэгээд хамгийн чухал нь нөгөө аярын судалгааны байгууллагаас өнгөрсөн онд тийм санаж байгаагаар өнгөрсөн онд нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн талаар монголчууд ер нь ямар суурь мэдлэгтэй байгаа юм бэ гэдэг судалгаа гаргасан байсан. За тэрэн дээр нь тийм нэг 50 орчим хувь нь л одоо тийм нийт төвөрт оролцогч нь 2000 гаруй хүнийг ч илүү 2000-8000 хүнийг хамруулсан байсан. Тэгээд төвөрт оролцогчдоос ер нь бол уур амьсгалын өөрчлөлт гэж мэдхүү дэлхийн талаар л гэж мэдхүү гэд асуухад за нэг 50 орчим хувь нь л за нэг цаг агаараас бол нэг өөр юм аа гэдэг ерөнхий тийм суурь ойлголттой байсан эрэгтэй эмэгтэй бүх төвөрт оролцогчид. За тэгэхээр энэ юу гэдэг вэ гэхээр одоо хүмүүс тийм дэлхийд дулаараад байна, уур амьсгал өөрчлөгдөд байна, гамшиг болоод байна, тэг хүн төрөлхтөөстэй үнэхээр хэцүү нөхцөл байдал ирээд байна гэл тэнгүүт ялангуяа тийм тэр судалгаан дээр гаргаснаар угаасаа л тэг гамшиг болтгол байсан, газар хөдлөлттэй болтгол байсан нөгөө тэг хурд хүнс ингэж их ортгол байсан тэг тэр нь одоо бараг юугаараа тийм өөр юм бэ нэг тийм энэ бол одоо бараг л хүмүүсийг мунхруулж байгаа зүйлч гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар тэгж ханддаг өрөөсгөл хандлагатай тийм судалгаанд төрөлд оролцож идэх байсан. Тэгэхээр энэ нь юу гэж юм хэрэг бид нар харин тийм яг энэ чиглэлийн энэ ялгаа энэ шалтгаан энэ үр дагаврын талаар тийм яг сайн фундаментал тийм суурь мэдлэг мэдээлэл үнэхээр хангалттай байгаа нь бас харагдчихсэн. Тэгэхээр уур амьсгал өөрчлөгдөн гэдэг маань тэгвэл яг өнөөдрийн байгаа цаг агаараас юугаар ялгаатай юм бэ гэх юм бол цаг агаар гэдэг бол бид нар үздэг штэ үндэслэл телевизээр гараад үздэг өнөөдөр бороотой байна өнөөдөр цэцэн гадаас хэрүүхэн байна тэдэн градус байна гэдэг цаг агаар бол харах юм бол агаарын хэмтэй хурд тундаас энэ салхи энэ бороо гэдэг маань нөгөө харилцан адилгүй байнга угаасаа өөрчлөгдөж идэг бороо орж ил байдаг салхи гарч ил байдаг энэ нөгөө тийм одоо ямар нэгэн байдлаар тийм цаанаасаа тогтогдсон биш тэгэж байнга хувьсан өөрчлөгдөж идэг тийм зүйл. Гэтэл уур амьсгал гэдэг маань өөрөө урт хугацааны буюу энэ дээр тодорхойлтыг харах юм бол альва газар нутгийн удаан хугацаанд бүр ихэвчлэн 30 болон түүнээс олон жилийн цаг агаарын төлөв байдлаар дунджаараа тэгэж өөрчлөгдөж байгаа. Тийм зүйл байгаа. Тэгэхээр цаг агаар гэдэг бол бид нар ингээд хараад хувцас тохируулж өмсдөг ч гэдэм үү те энэ богино хугацааны хуурж өөрчлөгддөг ийм зүйл бол уур амьсгалын өөрчлөлт буюу уур амьсгал гэдэг маань урт хугацаанд аль нэг газар нутагт маш удаан хугацааны тэр нөлөөллийг авчирдаг тийм ерөнхий төлөв байдал байна. За тэгээ харах юм бол тэгвэл энэ уур амьсгал маань ялангуяа Монголд харах юм бол бүр дэлхийн дунджаас 3 дахин эрчимтэй явагдаж байгаа. За тэгээ энд харагдаж байгаачлан 2009-19 оны хооронд л гэхэд зөвхөн байгаль цаг үеийн гаралтай байгалийн тэр гамшигт үзэгдлийн улмаас асар хэмжээний буюу 1.80 61 тэрбум төгрөгийн хохирол ингээд амсчээ гэдэг. Тэгэхээр хүн амын өсөлтөөс шалтгаалаад за мөн газар нутгийн ч гэсэн онцлогоос шалтгаалж байгаа. Гэхдээ хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөнтэй энэ эрчим хүчний хэрэглээ ялангуяа Монголд 60 гаруй сая малтай мал аж ахуй байна. За газар ашиглалт, аж үйлдвэр, хог хаягдал гээд энэ бүхэн маань өөрөө дэлхийн дулаар л үүсэх уур амьсгалын өөрчлөлтийн яг шалтгаанууд нь ийм зүйлүүд ингэ болж байгаа. За тэгээд энэ дээр ч гэсэн харагдж байгаачлан сүүлийн 80 жилд гэлдэг юм бол дэлхий бүр 2.24 тий 200-ны ийм хэмжээний градусаар их дулаарсан байгаа. За тэгээд энэ дулаарлалтай холбоотойгоор нөгөө тийм туйлын хүмүүс сайлах. За тэгээд зүүн өмнөд Азийн орнуудад одоо нөгөө тийм далайн төвшин нэмэгдэх. За үүнээс үүдэлтэйгээр маш олон гамшиг болоод биологийн олон янзын байдлын асуудлууд үүсэж байгаа. За тэгвэл энэ бүхэн маань тэгвэл дэлхийн нийтэд хизээнээс гараад ирсэн бэ гэдэг юм бол за бүгдээр мэдэн штэ нөгөө одоо ашигт малтмал төрш ашиглаж эхэлсэн аж үйлдвэрлэлийн өмнөх үе буюу 1850-ад оноос хойш маш хурдцтайгаар энэ үед яасан бэ гэхээр нөгөө аж үйлдвэржилт явагдаад малтмал төрш бидний мэдж байгаачлан нүүрс төлж эхлээд
нөгөө одоо галт тэрэг ч гэсэн явж гисэн, эрчим хүч ч гэсэн үйлдвэрлэж гисэн үүнтэй холбоотойгоор үүнтэй холбоотойгоор хүлэмжийнхийн хүний үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийнхийн ялгарал маш хурдтай явагдаад өнөөдрийн байдлаар дэлхийд жил бүр 52 мянган тонн хүлэмжийнхийн агаарт ингээ ялгарч байгаа. Тэгээд энэ дата тийм их нээлттэй дата одоо яг энийг ч гэсэн ингээ хараад жил болгон ерөнхийдөө хэдэн мянган нөгөө юу хүлэмжийнхий агаарт ингээ ялгарч байгаа юм тооцдог ийм дэлхийн emission тооцдог ийм сайт байгаа. За тэгэхээр одоо нөгөө хүлэмжийн хий боллоод тэгвэл хүлэмжийн хий одоо яаж дэлхийд тулгааруулад байгаа юм бэ гэдэг зүйл рүү орж ирж байна. За тэгэхээр нөгөө хүний одоо хүлэмжийн хий буюу хүлэмжийн дотор маань их олон төрлийн хийнүүд ялгарч байгаажлаа. Энэ дээр тодорхойлсон байгаачлан нүүрс төрөгчийн давхар эсэл, метан, азот гэл олон төрлийн хий ингээ байгаа. Энэ хүлэмжийн хийнүүд маань одоо нөгөө малын одоо тий өхөр нөгөө өвс иддэг штеп. Өхөр маань өвсөө идээд метан хийг жишээлбэл маш их ялгаруулдаг. Гэтэл Монголд ч одоо хэдэн мянган өхөр байдаг үлээ тий. Гэтэл энэ өхрийн ялгаруулж байгаа метан хий, за бидний төлж байгаа нүүрс тий, нүүрс төрөгчийн давхар эсэл нүүрсний хий, энэ бүгд энэ олон хийнүүд маань нийлээд хүлэмжийн хий болж байгаа. За тэгээд нөгөө нүүрс шатаах, нөгөө ойн үзэн шахагдал буюу тий мод устгах бүрд ч гэсэн ингээд одоо нөгөө гарч байгаа энэ хийнүүд маань эднэр маань ингэж ялгарсаар хагаад дэлхийгээс нөгөө нарнаас ирж байгаа эрчимийг барьцдаг үе дэлхий яг хүлэмжийн хэмжээний болгоод барьцдаг учраас энэ маань өөрөө дэлхийн дулаарлын маш шалтгаан болж байгаа. Тэгээд ялангуяа энэ чиглэлийн яг олон судалгааны бүтээлээс гадна хамгийн энгийн байдлаар уншиж ойлгох боломжтой зүйл нь юу гэх юм бол Билл Гейтс Microsoft үүсгэн байгуулагч Билл Гейтс ерөнхийдөө яг уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч нөгөө цэвэр эрчим хүчний чиглэлээр Билл Гейтс нөгөө их нартайг нийлүүлсэн сантай энэ чиглэлээр дэлхий дээр нөгөө хүлэмжийнхийн ялгаруулалтыг багасгах шинэлэг технологи, инновацуудыг дэмжих чиглэлээр маш их хөрөнгө оруулалт хийдэг. Энэ чиглэлээр өөрийг санаад тавьдаг. Тэгээд энэ 2000 хэдэн онд гарсан мөлий. За 2 или 3 жилийн өмнө дэж гарсан. How to avoid climate disaster буюу нөгөө уур амьсгалын гамшигаас хэрхэн зогтох вэ гэдэг энэ бас Монгол дээр их гоё ойлгомжтой найруулгаар орчуулагдсан байсан. Тэгээ ерөнхийдөө Билл Гейтсийн хэлж байгаа зүйл нь юу гэхээр арах юм бол жил бүр ингээд те агаар мандалд бол хүлэмжийн ингээ ялгарсаар байна бүр 52 тэрбум доллар. Тэгээд дэлхийд дулгаарсаар л байна, гамшигуд ингэж гарсаар л байна. Тэгэхээр бидний ерөөсөө л хүлэмжийнхэн ялгарлыг тэглэх ёстой. Хүндрэлтэн хийж байгаа үйлдэлээрээ те үнэхээр тэглэх ёстой гэдэг зүйлийг хийж байгаа. Гэтэ бодоод үзвэл энэ нэг тийм яг боломжтой болов те бид нар өнөөдөр ч гэсэн гэрээсээ ажилдаа те сургуультай явахын тулд автосын сууж ийн автос маань хүлэмжийн ялгаруулна. За тэгэл хоол идэж ийн те хувцс өмсөж ийн хийж байгаа энэ хүний өдөр тутмын үйл ажиллагаа маань өөрөө угаасаа дэлхийн дулааллын үс шалтгаан болоод байгаа. Гэхдээ тэгвэл энийг технологиор дамжуулаад энийг доктортой хөгжлийн те хүний амьдралын хэв маягаар дамжуулаад бид нар яаж буулгаж болох юм бэ гэдэг маань л өөрөө уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын хамгийн гол концепц юм аа. За дээрэж байгаа. За тэгвэл дэлхийн дулаарл гэдэг юм бол агаар мандалд хүлэмжийн ялгарал нөгөө нэмэгт үед үүсдэг дэлхийн гадаргууны дундаж температур ерөнхийдөө өөрчлөгдөд байгааг хэлж байгаа. Тэгэд энэ хамгийн аюултай нь хүлэмжийнхийн садус одоо тэр нөгөө нардлын үер дэлхий рүү ирж байгаа энэ дулааныг нөгөө хүлэмжийн ямааныг оруулахгүй барьчаад байна шүү дээ. Тэгэхээр дэлхийн дундаж температур нэмэгдээд байгаа. Тэгээ нөгөө хүний үйл ажиллагаанаас ялгарч байгаа нүүрс хүчлийнхийн 20% нь агаар мандалд ингээд бүр хэдэн мянган жилдээ энэ дээр гарч ажиллан 10,000 жил ингээд шинжилгүй ингээд байгаа л гэдэг. Тэгэхээр ялгаруулах хүн төрөлхтөн ялгаруулад байдаг нөгөөх маань ингээд шингэлгүй тогтоол байдаг. Тэгэхээр энэ нөгөө харилцан үйлчлэлт маань дэлхийн дулаалал явагдаад энэ байгалийн гамшигуд болоод энэ уур амьсгалын өөрчлөлтийн зүйлүүд нь яваад байгаа. За тэгээ та бүхэн маань их сонссон бах нүүрс төрөгчийн улбар карбон нүүрс төрөгчийн улмар гэдэг зүйл одоо байнга яригддаг штэ. Энэ маань ерөөсөө л хүнч бай, байгуулагч бай, бүтээгдэхүүнч бай бүхий л зүйлээс нөгөө үйл ажиллагаанаас нь хамааралтайгаар агаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн ялгарлын хэмжүүрийг хэлээд байгаа. За тэгээд нүүрс төрөгчийн улмар их байна гэдэг нь нүүрс төрөгчийн давхар эсэл метанхийн ялгаруулалт нэмэгдээд улмаар л ерөөсөө уур амьсгалын нэрмээс болж гинэ гэдгийг хэлж байгаа. Энэ дээр энэ зур дээр харагдж ажиллан бидний хог хаягдл байна. За тэр үйлдвэрийн утаа байна, эрчим хүчний хэрэглээ байна. Тэ энэ нөгөө газ гэдэг нөгөө ерөөсөө л хүн одоо өглөө босгоос орой унтах хүртлээр хийж байгаа бүх зүйл маань өөрөө нүүрс төрөгчийн улмарыг ялгаруулж байгаа маа. За тэгээд за энэ бүхнийг харах юм бол айгүйчлээ буюу нөгөө мод ашиглах нөгөө ай модыг ихээр хөнөөж байгаа. За мөн тээвэр ашиглалт, за мөн хамгийн чухал нь нөгөө хүн төрөлхтний хит хэрэглээ. Хамгийн гол шалтгаанууд байгаа маа. За түрүүний ярьсан зүйлийг маань энд 6-аар тайлбарласан байгаа. За үргэлжлүүлээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бидний одоо мэдэж байх ёстой гол байгууллагууд болоод нэр томьёонууд орж ирж байна. За ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагаас уур амьсгалын өөрчлөлтийн тухай тийм суурь конвенц гэж
байдаг. За энэ нь юу гэх юм бол уур амьсгалын тогтолцоонд учруулах хүний аюултай үйл ажиллагаа тасан зогсоох зорилгоор 92 онд багтлагдсан ийм олон улсын гэрээ байгаа. За энд нь дэлхийн ерөнхийдөө нийт бараг бүхий л орнууд буюу дэс конвенцэнд 199 орн нэгдсэн гар үсгээ зурсан бүгдээрээ гишүүнжилтэй болсон ийм суурь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ийм суурь конвенц байгаа. За бүгдээрээ сонсдог шинэ COP гэж яриад байдаг. COP буюу нөгөө талуудын баг хурал гэж байгаа. 95 оноос хойш уур амьсгалын өөрчлөлийн суурь конвенцийн буюу энэ дээрх конвенцийн хүрээнд жил бүр улс орнууд зохион байгуулдаг. За 2025 онд зохион байгуулсан 2015 онд зохион байгуулсан 21 дахь хилцээрээр нөгөө одоо бидний бас байнга сонсдог Парисын хилцээрийг баталсан байна. За тэгвэл Парисын хилцээр гэж юу вэ гэх юм бол дэлхийн дулааллын дундаж температурыг буюу энэ гараад байгаа энэ температурыг нөгөө түрүүний ярьсанчлан аж үйлдвэрлэлтийн өмнөх хэмтэй харьцуулахад илүү одоо нөгөө энэ цаг хугацаанаас цаашаа хэтрүүлэхгүй байх буюу одоо бүгд яриад байгаа шүү дээ. Нэг ерөөсөө дэлхийн дулааллыг 1.5 хэмдээл барьж их бол цаашид хүндрэлтэн бүр ингэж амьдарч ингэж амьсгалж чадахгүй болно. Аюултай нөхцөлд ирсэн байгаа шүү гэдгийгээ бүгдээрээ батлаад за тэгвэл цаашдаа бүгдээрээ юу хийх юм бэ? Улс орон бүгдээрээ ямар хилцээр ямар үйл ажиллагаа барих юм бэ? Улс орон бүр ямар хувь нэмрээ те ихтлэх хэдлэг ямар хувь нэмэр оруулах юм бэ гэдэг зүйлийгээ тунхаглаж хоорондоо ярьж баталсан зүйл маань энэ Парисын хилцээр байгаа юм. За тэгээд 2016 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. За тийм ээ Парисын хилцээрийг 2015 онд болоод 16 оноос баталж. Тэгээд одоо нөгөө бүгдээрээ сонсож байгаачлан нөгөө үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт гэж байгаа тийм Монгол улсын үндэсний тодорхойлсон зорилтонд хүлэмжийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7% бууруулнаа гэдэг ингээд амлаад Парисын хилцээрт амч өгсөн байгаа шүү дээ. За тэгээд тэгвэл энэ үндэсний тодорхойлсон хувь нэмэр тэгэхээр тийм хүлэмжийн ялгарлаа бууруулахын тулд түрүүнтэйгээ уялдаад одоо Монгол улсын ерөнхийлөгч нөгөө 1 тэрбум мод тарья гэж сая ч гэсэн өнгөрсөн 7 хоног тэрбумон мод болсон байлээ. Нэр томьёо өөрчлөгдөд олон улсын хурлыг бас төрийн ордонд зохион байгуулсан. Нийтдээ бараг 11 орны 400 гаруй төлөөлөгч нар ирээд хийж байгаа болоод Монголд хэрэгжиж байгаа тэр нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга ажиллагаануудтай танилцаад санал зөвлөмжөө өгөөд 3 өдрийн жилүүд тийм хурал мэдээж хийгээд болоод явсан. За тэгвэл үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэж юу юм бэ гэх юм бол түрүүний ярьсан Парисын хилцээрийн хүрээнд Монгол улс хүлэмжийн хийгээ багасгахын тулд юу хийх юм бэ гэдгээ зорилт болгосон ийм үйл ажиллагааны төлөвлөгөө байгаа юм. За тэгээд энэ болохоор нөгөө Парисын хилцээний дагуу нөгөө олон улсын гэрээ учир бид нэг жил болгом шиг 5 жил тутам шинжилээд амлалтаа ахиулдаг. Сая ч гэсэн санал зөвлөмж дахиж нөгөө шинээр эх 5 жилдээ боловсруулах санал зөвлөмжөө юутай аваад явсан. За тэгээд CO2 буюу хүлэмжийн буурлах тоон зорилт заавал багтдаг. Түрүүний дурсамжлан Монгол улсад 22.7% бууруулах зорилт тавьсан. За үүнээс гадна нөгөөт энэ болохоор үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт гэж байгаа. За нөгөөх нь болохоор уур амьсгалын өөрчлөлтөнд тасан зохицох үндэсний төлөвлөгөө гэж байгаа. За энэ хоёр маань тийм ижилхэн боловч жоохон ялгаатай тийм хоёр баримтч байгаа. За энэ төлөвлөгөө нь болохоор энийг бол тийм заавал тайлагнаад заавал ингээл те 5 жил тутам шинжилээд тэгсэн шүү гэх шаардлагагүй. Гэхдээ улс орн болгонд байдаг ийм баримтч байгаа. Харах юм бол уур амьсгалын өөрчлөлтөнд тасан зохицох үндэсний төлөвлөгөө гэдэг нь тухайн улс орны уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлт өртөх эрсдэлтэй салбарууд болон нийгмийн бүлгүүдийг хамгаалах зорилгоор яаж тогтвортой урт хугацааны тасан зохицох тийм арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх ийм баримтч байгаа. За онцлог нь гэх юм бол дотоодын хэрэгцээндээ нийцүүлэн боловсруулдаг, эмзэг байдлыг бууруулахын тулд хийдэг. За ийм төлөвлөгөө боловсруулсан учраас энэгээрээ дамжуулаад одоо нөө Green Climate Fund одоо тий олон улсын болоод дэлхийн тийм ногоон сангуудаас дэмжлэг хөрөнгөөр ол татах тийм үндэслэл суурь кейс маань болж өгдөгөө. За мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамгийн одоо гол байгууллага гэх юм бол энэ Environmental Panel on Climate Change гэдэг энэ нэг засгийн газар хоорондын мэргэжлийн зөвлөл гэж байдаг. Энэ хамгийн чухал бөгөөд олон төрлийн судалгааны хамгийн гол найдвартай их сурвалж болдог ийм байгууллага байгаа. Энэ зөвлөл нь уур амьсгалын өөрчлөлтөнд талаарх эрдэм шинжилгээний бүтээл дүгнэлтүүдэд үнэлгээ хийгээд за тийм нотлохонд цуйларсан тийм бодлого зөвлөмжүүдийг жил болгон гаргадаг. Тэгэхээр янз бүрийн одоо уур амьсгалын өөрчлөлтөд холбоотой холбоотой мэдээллийн их сурвалжуудыг энэ байгууллагаас авч болно. За нөгөө түрүүний хэлсэнчлэн уур амьсгалын өөрчлөлтөнд хүн төрөлх нэг бол дасан зохицох нь нэг бол сааруулах гэдэг хоёр төрөл байгаа гэдгсэн шүү дээ. Хоёр төрлийн үйл ажиллагаа хийж байгаа. За сааруулах гэдэг нь хүлэмжийн хийн ялгарл нэмэгдэхээс үржилэн сэргийлэх. За бууруулах тий эдгээрхийг агаар мандалд одоо гаргадаг нүүрс төрөгч шингээгч нэмэгдүүлэх зорилго бүхий тийм нөгөө засгийн газруудын болоод бизнес эрхлэгчдийн болоод
тэдгээрийн үйл ажиллагаанд авч буй арга хэмжээг нь хэлж байгаа. Жишээлбэл тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол ур амьсгалын өөрчлөлийг сааруулах нэг үйл ажиллагаа байж ах чийдэ тий. За тэгвэл нөгөө талдаа ур амьсгалын өөрчлөлт тасан зохицох буюу нэг нь тулаад ирсэн энэ нөхцөлд одоо бидний цутаг харахгүй учраас тэгвэл тасан зохицохын тулд яг яах хэрэгтэй юм бэ тий. Хувь хүн болоод байгууллагууд ямар арга хэмжээ ямар одоо тий үйл ажиллагааг авах хэрэгтэй юм бэ тий. Эмзэг байдал тулгарсан энэ нөхцөлд бид нар ямар үйл ажиллагааг авах хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ нь өөрөө тасан зохицох сэдэв маань болж байгаа. За тэгэхээр энэтэй холбоотойгоор нөгөө доктортой хөгжлийн зорилтууд маань яригдаж эхэлнэ. Доктортой хөгжлийн дээр 17 зорилго байгаа шүү дээ. Энийг 2017 онд хамгийн анх батлаад доктортой хөгжлүүдийн зорилгоудыг тодорхойлоод шалгахаар үзүүлэлтийг энэ ч гэсэн гаргаж эхэлсэн. За энэ маань 2030 он хүртэл ерөнхийдөө хүндрэлтэн доктортой амьдралын хэм маягтай салбар бүрийг эрх тэгш байдлаар тэр хангах тэр зорилго тэр үйл явцуудыг санаачилсан ийм одоо хэрэгжилт байгаа. Тэгээд энийг 2012 онд Рио де Жанейрогийн баг хурлын үеэр КОП-ийн үеэр санаачилсан. За үүнтэй холбоотой бас нэг чухал одоо дэлхийд дахина бас нэг баримтчиг яригддаг нэг таксоном гэж байдаг. За яг сургалтын гарын авлага гэдэгтэй адилхан бай таксоном гэдэг нь ихтэй замын зургийг хэлж байгаа. Улс орнууд ерөнхийдөө өөрсдийнхөө ямар нэгэн салбарын аль ч салбарын хэрэгцээндээ тулгуурлаад ийм таксономыг нэвтрүүлж эхэлсэн. За энэ харагдж байгаа шил нонгон таксоном байна, нийгмийн таксоном байна. За манай улсад бол ногоон таксоном гэж байдаг. Энийг нь одоо түрүүний дурсамжлал миний яжилдаг Монголын доктортой санхүүжилтийн холбоо ногоон таксономыг хамгийн анх Монголд нэвтрүүлсэн. За одоо мөн доктортой хөгжлийн зорилтуудын таксоном гэж гаргаж байгаа. Тэгэхээр таксоном гэдэг нь нөгөө гарын авлага нөгөө замын зураг буюу за толь хүчээс арай өөр, тайлбараас бас арай өөр, хэрхэн яаж хийх вэ, хийдэг вэ гэдэг аргачлалыг тайлбарсан тийм юу байгаа. Замын зураг гэж байгаа. За жишээлбэл ногоон таксоном нь ногоон таксоном нь тухайн улсын байгаль орчны доктортой байдлын зорилгод эерэг хувь нэмэр оруулах үйл ажиллагаануудыг тодорхойлсон байдаг бөгөөд хэвчлэн Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг дэмжиж ирсэн байдаг гэдэг. Тэгэхээр энэ таксономуудыг улс орнууд нэлийн батал одоо Монгол бол хоёр дахь улс дэлхийн улс орнуудаас баталсан хоёр дахь улс юм байна лээ. Тэгээд Европын холбоо, Колумб, Өмнөд Америк гэх мэт одоо улс орнууд нөгөө ур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор болоод мөн анхаарах ёстой салбарууд дээрээ тийм таксономууд юутаж батлаад баримжуулаад явж байгаа. Тэгээд саяхан сонсноор санхүүгийн зохицол хорноос ч гэсэн удахгүй бас нэг гендрийн таксоном батлах хэрэгцээ шаардлага байгаа. Нөгөө эмэгтэй бизнес эрхчлэлтийг дэмжих гэдэг нэг том ажлын хүрээнд энэ таксономыг батлах хэрэгтэй гэдэг үдэж бас нэг ярьжсэн. Тэгэхээр цаашдаа их олон тийм таксономууд гэсэн ийм баримтчгууд бас их гарснаар энэ ямар ач холбогдолтой гэх юм бол нөгөө тухайн салбарын гараад байгаа тий асуудал шийдэл нөгөө ур амьсгалын өөрчлөлттэй холбоотой авч болох арга хэмжээнүүдийг илүү тайлбарлсан бус хүмүүс хэрэгцээтэй тийм салбарын одоо green guidebook болох юм шиг байна. За харах юм бол энэ нөгөө Билл Гейтсийн номон дээрээс ишлэлтэй түлшний хэрэглээг орт тасгороод хүлэмжийг ялгаруулдаг цемтэй болоод энэ цахилгаан статистиканда зогсоогоод ялгарлыг тэвлэн гэвэл энэ бол амьдрал ерөөсөө нийцэхгүй. Гэхдээ тэглэн гэдэг нь энэ бүх үйл явцаасаа нүүрс төрөгчийг арилгах гэсэн үг юм аа гэдгийг хэлсэн байна. За тэгээд ур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад ер нь бол мөнгө хамгийн чухал шүү дээ тий. Тэгэхээр харах юм бол дэлхийн нийтээрээ нөгөө доктортой 2030 он гэхэд доктортой хөгжлийн 17 зорилтанд хүрэхийн тулд 2.5 тэрлион долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ их мөнгөөр тэр зорилготой хүрнэ гэдгийг байгаа. За тэгвэл Монгол орны хувьд Монгол орон бид нар үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй 22.7 хувиар хүлэмж хийгээ бууруулна гэсэн. Тэгвэл биднэрт ямар хэмжээний харин мөнгө хэрэгтэй вэ гэх юм бол 11.5 тэрбум ам доллар шүү. Тэрбум ам долларын мөнгө хэрэгтэй байгаа. За үүнээсээ тийм зөвхөн NDC буюу NDC-гээ биелүүлэхэд 11.5 тэрбум хэрэгтэй байгаа. SDG буюу доктортой хөгжлийн зорилтондоо хүрэхэд бол 101 тэрбум хэрэгтэй байгаа. За тэгэхээр энийг одоо хаанаас яаж босгох вэ? Энийг одоо ямар салбаруудаас хувьчлал оруулах юм уу, төр нөх юм уу гэдэг чинь бас их том хэмжээний яригдах асуудлууд байгаа. Тэгэхээр саяхны дээр нэг хурал дээр ярьжсэн 11.5 тэрбумаас ер нь бол 1.5 тэрбумын 1.5 тэрбумыг нь бол баталгаажуулсан буюу их усөр нь байна. Үлдсэн 10 тэрбум нь бол байхгүй байна. Энэ дээр одоо хувьчлууд манлайж ажиллах хэрэгтэй гэдгсэн чинь ялангуяа энэ дээр банкуд нэлээд оролцоотой ажилладаг. Банкуд юу яд юм бэлээ? Ногоон бондууд гаргадаг. Нийгмийн болоод байгаль орчин чиглэсэн ногоон бондууд гаргаж байгаа. За энэ үйл ажиллагаа илүү одоо цааш ч гэсэн гендрийн бонд гаргана гэж хэлээ. Энэ мэтчлэн байгаль орчин дээлтэй санхүүгийн арга механизмуудыг нэвтрүүлснээрээ
Монгол улсын хувьд тий Монгол улс болоод дэлхийн нийтээрээ энэ доктортой санхүүг хангаснараа доктортой санхүүжилтийг хангаснараа энэ нөгөө SDG NDC-ийн зорилтуудыг биелүүлэх боломжтой байгаамаа. За тэгээд Монгол улсын хувьд гэх юм бол хүлэмжийн хийн ялгалыг бууруулахад ямар арга хэмжээ авах юм бэ гэх юм бол за эрчим хүчний хувьд тий цэргээд эцгэр эрчим хүч ашиглана. За тээврийн хувьд гэх юм бол ийм одоо тий евро стандартын шатхуун шилжнэ гэх мэт нөгөө салбар болгон дээрээ хийж болох арга аргашил үйл ажиллагаануудыг тодорхойлцсон за хийгээд явж байгаа. За мөн тасан тагц гарах хэмжээ гэх юм бол бид нар тийм бас байнгын сонсдогчтой бэлчээр юм аж ахуй тий илүү нөгөө менежментийн суурьсан байх хэвээр. За ойн арчилгаа гэл энэ мэтчлэн салбар болгон дээр бас тасан цогцох иймэрхүү арга хэмжээнүүдийг авахар байгаа. За одоо бүгдээрээ бол харин боловсрол руугаа төлөө цаашдаа төвлөрье. За эхэнд дурдсанчлан ЮНЕСКО-гоос бол энэ 2010 оноос хойш ур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олж ухаад юм гэдгийг улс орнуудад ч гэсэн зарлан тунхаглаад энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг боловсролын салбартаа хийх ёстой шүү гэдгийг ихээхэн анхаарч ирсэн. За тэгээд харах юм бол ур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгох хоёр үндсэн арга замаа сааруулах ба тасан зохицохгүйгээд энийг нэгдүгээр нь сургалтын үйл ажиллагаагаар тий сурагч нарт ялангуяа залуучуудад сургалтын үйл ажиллагаагаар дамжуулаад шинжлэх ухааны үндэстэй мэдлэг олгоно. Нөгөө талдаа мэдээллийн хэрэгслээр дамжуулаад олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлснээрээ хогоо яаж хаях юм тий одоо хоол хүнсээ яаж зүй зохистой хэрэглэх юм амьдралын одоо хөвшилтэй яаж тэр нэг амьдралын хэм маягтай тасан зохицох тий даван туулахын арга аргачлалыг нэвтрүүлэх юм аа тэр мэдлэг мэдээллийг олгох юм гэж хэлсэн байгаа. За тэгээд ер нь уур амьсгалын өөрчлөлтийг бүр ингээ боловсрол олгохоор системжилсэн улс орнууд нэлээд их байдаг. Яг л энэ чинь марг 15 6 жилийн өмнөөс ингээд хэрэгжээд эхэлсэн болохоор харах юм бол дэлхийн ялангуяа өндөр хөгжилтэй орнууд Европ, барууны орнуудад бол бүр хөтөлбөр болгоод ингээд тусгацсан энэ чиглэлийн багш нарыг бэлтгэдэг. Сургалтын хөтөлбөрт нь ч гэсэн ингээд баг дунд суурь боловсролын хөтөлбөрт нь ч гэсэн яг уур амьсгалын өөрчлөлт гэдэг хичээл байдаг. За тий сургалтын хөтөлбөртэй тийм сурах бичиг ч гэсэн зарим юунуудад байд юм билээ. Тэгээ багш нар зориулсан юм гарын авлага гэдэг энэ сэдвийг ингээд бүхэлд нь бүр ингээд тусгайлаад яг математик монгол хэлтэй адилхан байдлаар авч хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Явдаг тийм жишээнүүд байд юм билээ. За Монголд бол арайхандаа байхгүй байгаа. За тэгээд тэгвэл ур амьсгалын өөрчлөлтөнд одоо тий энэ мэдлэг энэ ойлголтыг түгээснээрээ нэгдүгээрт ур амьсгалын өөрчлөлтөнд талах ихтгэл үнэмшлийг төрүүлээд тэдний хандлагат нь ингээд нөлөөлөх зорилготой гэдэг гэж байгаа. Тий одоо зөв хандлагатай тий зөв одоо мэдлэг мэдээллийг авсан зөв хандлагатай хүний одоо хийж байгаа үйлдэл нь ч гэсэн тий нөгөө хийж байгаа үйлдэл болоод хэрэгжилж байгаа үйлдэл за тэгээд одоо нөгөө энэ байгууллагууд тий үнэхээр одоо жишээлбэл бараа бүтээгдэхүүн худалдаж авахтаа ч гэсэн нүүрс төрч ялгаруулж гин үү за энэ одоо энийг үйлдвэрлэж байгаа энэ компанид тий би энэ зүйлийг худалдаж авснаар энэ компанийг дэмжиж байгаа болохоор тэгээ энэний нөгөө цаад процессыг нь мэддэг болно гэдэг маань өөрөө тийм чухал байгаа юм. За тэгээд сурагчид практик суралцсанаар амьдралын өдөр тутмын үйлдэл хэрэглэнээсээ гаргаж буй нүүрс төрч уул мөрийг тооцдог болох нь хэрэглэж буй бүтээгдэхүүн үйлчлэгээний байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаар ойлголттой болоод ингэснээр зөвхөн мэдлэгтэй болоод төдийгүй ур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тасан зохицох зан үйлтэй болоод тэр хувь хүний мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжийг нь олгож байгаа тэр чадамжийг нь өргөжүүлж байгаамаа гэж юм. За тэгээд саяхан энэ бас нэг саяхны судалгаа хийсэн. Дэлхийн 166 орны тийм олон залуучуудын дунд түүгээр судалгаагаар ер нь бол 91 гаруй хувь нь буюу дийлэнх бүр хувь нь ур амьсгалын өөрчлөлтөөр сургуультай ингээд сурч мэдсэн гэд сургуультай тийм сурч мэдсэн байсан. Гэхдээ энэ болохоор сурагч нарын дунд явсан судалгаа байсан. Нөгөө талаа багш нарт маань харин нөгөө судалгаа явуулахад заах арга аргачлалын талаар амар тутмаг байна гэдэг 50 гаруй хувь нь тийм юу байсан. Жохон тийм сул тутмаг байна гэж хариулсан байсан. За энэ дээр энэ 148 дунд судалгаагаар 40 хүрэхгүй хувь нь ур амьсгалын өөрчлөлт аюултай нөхцөл байдлын тухайд итгэлтэй 32 хувь нь орон нутгийнхаа нөхцөл байдалд зааж чаднаа гэж хариулсан байна. За тэгээд дэлхийн хүн амын 75% амьдардаг 80 оронд ур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг багтаасан баримт ч үгээдэг одоо манаж гэсэн байгаа шүү дээ. За тэгээд тэдний 87% нь бага дунд боловсролын сургалтын хөтөлбөртөө ур амьсгалын өөрчлөлтийг нэгтгэхийг дэмжсэн хуультай бодлого төлөвлөгөөтэй байдаг. Гэхдээ зөвхөн 38% нь л яг бүр ингэ тусгаалсан тийм одоо манай жишээлбэл ур амьсгалын өөрчлөлтийн боловсролын хууль гэж бол байхгүй шүү дээ. Ур амьсгалын хууль маань бас яг сая шинжилгээтэй санал зөвлөмж аваад явсан бас яг ямар юм гарах нь тодорхойгүй байгаад байгаа. За тэгээд ур амьсгалын өөрчлөлийн боловсролыг албан ёсны яг хөтөлбөртөө тусгасан орнууд байна. За Итали, Солонгос, Франц, Пакистан гэх мэт. Эдгээр орнууд харах юм бол за Итали улс гэх юм бол 2019 онд бүх сургуулийн сурагчдад зориулсан ур амьсгалын өөрчлөлт, доктортой өөрчлөлтийн талаар бүр заавал судлах хичээлийг 7 хоногт нэг цагийн хуваараар оруулсан.
иргэний боловсролын хүрээнд байгаль орчны асуудал, доктортой амьдралын хэв маягийг сурталчилдаг гэсэн байна. За тэгээд Монголд харин тий юудаж хайгаад үзсэн чинь МУС-ийн нөгөө цаг уурын хөтөлбөр, Монгол Улсын их сургуулийн цаг уурын хөтөлбөр гэж байт юм байна. Гэтэ энэ яг нөгөө юу талдаа. Одоо байгаль орчин яг цаг уурын хөтөлбөр гэж байдаг. Харин хайст гэх юм бол нэг зарим сургуулиуд нь байдаг. За мөн бис бол газар зүйн ангийн хөтөлбөртөл энэ чиглэлийн хичээллийг буюу нөгөө энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудад энэ чиглэлийн сэдв ордог гэсэн үг юм. Тэгээд энэ 2024 онд байсан баха өнгөрсөн онд уран амсгалын өөрчлөлт түрүүн цасан нутаг гэдэг багш нар зориулсан юм гарын явлагыг МУИС-тэй хамтраад гаргасан байсан. Тэгээд ийм цахим модуль хичээлүүдийг бас гаргасан байсан. Тэгэхээр нөгөө цаг уурын хөтөлбөрийн хүрээнд юм байлээ. Яг тэгээд цаг уурыг тайлбарлаа. За тэгээд уран амсгалын өөрчлөлтийг тайлбарлаа. За тэгээд доктортой хөгжил рүү ордог. Тийм цахим хичээлийг боловсруулад онлайнаар үзэхээр тийм байсан үнэгүй цахим хичээл сайтад нь тавигдсан байсан. За энэ нөгөө бусад улс орнуудад хэрэгждэг сайн туршлагуудаас мэдээж харах юм бол жишээлбэл энэтхэгт гэх юм бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн яамд дэрэгдээ им төвт одоо нөгөө боловсролын им төвтэй. Тэгээд энэ одоо энэ төвийн зорилго нь UBS-ийн сургууль болоод ихтэй сургууль бусад сургалтын хөтөлбөрүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тийм материалыг нь боловсруулад тэгж им сурталчилдаг. За тэгэхээр түнчлэн уур амьсгалын өөрчлөлт, тасан зохицох стратеги, за нөгөө биологийн олон янз бүрийн хамгаалалтаар тэр мэдлэгийг нь одоо дээшлүүлэх альбан бас тийм боловсролын салбаруудтай тийм хамтарч хөтөлбөрүүдийг нэлээд ингэж хэрэгжүүлдэг. За Сингапур гэлдэх юм бол энэ бас тийм сонирхолтой байсан. Сингапур тийм ногоон төлөвлөгөө гэдэг тийм одоо нөгөө манай нөгөө үндэсний тодорхойлсон зорилттой адилхан тийм баримт байдаг. Тэгээд яг боловсролын чиглэлээр гэсэн үг. Тэгээд боловсролын яам нь сургууль болоод бусад байгууллагуудтай хамтраад сурагчдыг хүрээлэн буй орчны төлөө өөрсдөө гүйцэтгэж чадахжуулах, ногоон байгуулж хөгжүүлэх тийм янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна тийм төслүүдийг амар нөгөө дэмжиж ажилладаг юм байлээ. Тэгээ сургууль болгон төслөө бичээд тэрийг ингээ санхүүжүүлээд тэгээ сургууль дээрээ тийм хөөрхөн төслүүдийг сурагчид нар багш нартай хамтраад ч гэдэг юм уу. Тийм зүйлүүдийг нэлээд хийд юм байлээ. За энэ дээр болохоор Шри-Ланкад албан боловсролын тогтолцооны хүрээнд мэдлэгийн зүрхийг арилгахад онцгой анхаарч их сургуулийн сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болгон физик, экологи, байгаль орчин дээлтэй бодлогыг практиктэй нэгтгэхийг зорддог. Тэгээд нээлттэй сургууль хөтөлбөрийн хүрээнд өдөө ор нутгийн иргэдэд органик тариалангийн талаар мэдлэг олгох, хог ажлыг зохицуулах хичээлүүдийг ингэж заадаг. Тэгээд энэ дээр Шри-Ланкад бас юу гэдэг гэсэн нөгөө юунуудтай нэлээд хамтарч бас ажилладаг юм байлаа. Нөгөө газар тариалан эрхэлдэг одоо байгууллага гэхин цааш стартап гэхин цааш нэг тийм одоо хувь хүн нөгөө хуваараа одоо жидүү бизнес эрхлэгчтэй хамтраад хичээлийн хүрээндээ тийм нөгөө танилцах аялал сурагч нар зохион байгуулад яг нөхцөл байдал дээрээ тэ хүмүүс яаж тарихад одоо хүлэмжийг яаж ялгартыг тэ газар тариалан эрхлэхэд энэ маныг яаж яадын гэдэг тийм хүүхдүүдэд хичээлийнх нь хүрээнд нь тийм нөгөө танилцах аяллаар дамжуулаад тийм бодиттой практикаар газар дээрээс нь таньж мэдэх тийм боломжийг их олгох юм байлээ. Тэг ялангуяа нөгөө зүүн өмнөд Азийн орнууд маань түрүүн хэлсэнчлэн нөгөө хар салхи их баярлалтай үер ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үер нэлээд их болж байгаа одоо Филиппин амар нэг тийм байдаг. Тийм болохоор нөгөө энэ чиглэлийн байгалийн гамшигын эрсдлүүд маш их өндөр байгаа учраас тийм боловсролын байгууллага хүүхдүүдэд одоо олон нийтэд ч гэсэн чиглэлийн мэдээллийг олгохын тулд тийм янз бүрийн төсөл хөтөлбөрүүд тэр арга гаршлуудыг илүү тийм эрчимтэй сайнаар зохион байгуулт юм байлээ. За тэгээд энэ болохоор тийм сонирхолтой нь одоо тэгвэл бид нар яг манад бол одоо тусгаалсан хөтөлбөр алга тусгаалсан хичээл алга тэгвэл бид нар хам сэдвийн хүрээнд одоо сурагч нартаа болоод хүүхдүүдэд ч гэсэн уур амьсгалын өөрчлөлтийн талаар энэ гамшиг эрсдлийн талаар бас хэрхэн танилцуулж болох юм бэ гэдэг юм бол энэ нэг тийм хөөрхөн бүгд 20 гаруй орны хил дээр байдаг их тийм англиас гарна 20 гаруй орны хил дээр байдаг ийм цуврал нөгөө гамшигын эрсдлээс хүүхдүүд яаж сэргийлж болох юм бэ те ямар гамшигуд байд юм бэ улс орнуудад харилцан адилгүй шүү дээ. Монголд гэлдэх юм бол одоо ганцуд бол хамгийн түгээмэл тохиолддог төхөн болгоны мэддэг тийм зүйл. Тэрийг нь нөгөө хүүхдүүдэд их тийм сонирхолтой байдлаар тийм хүргэдэг юу юм. Эсвэл тийм олон улсын нэг тийм одоо паблишинг гэх юм уу? Энэ вебсайтн дээр байдаг. Тэгээд хүүхдүүдийг гамшигын эрсдэл төсвөртэй байдлын мэдүүл ашигын төлөө бас анти цуврал тийм нөгөө комик цуврал номыг их гаргадаг. Тийм газар юм байлээ. Disaster Book Series гээд энэ Cough Disaster Champion гээд энэ вебсайт дээр байгаа. Тэгээд монгол хэл дээр ч гэсэн яг 20 орны хэл дээр байдаг. Тэгээ нэг улс орнуудыг
нөгөө улс орнуудын ялгаатай тийм гамшигуудыг тэгж тайлбарсан. Тэгээд тийм сэдв болгоно тийм амар сонирхолтой. Тэгээд ийм нөгөө ийм дөрвөн хүүхэд нэг багштай ингэж нийлээд улс орнуудад ингэж одоо очиод гамшигтай ингэж нүүр тулаа. За үлдэр гамшигаас нь хэрхэн одоо яаж хамгаалагдах хэрэгтэй гэдгийг тухай тийм өөрхөн зурагт намаар тайлбарсан байдаг. Тэгээд Монголын жишээн дээр нөгөө зуудыг аваад Монголд бол ингэж зууд ингэж хар зууд болоод цагаан зууд амар их тохиолддог. Тэгвэл зудны үед те ядчил хүүхэд одоо те ээж аав нь ингээл нөгөө зууд олонгууд мал зал ингээл уруудаал эцэг хин хүүхдүүдээ гэртээ ингээ орхиж гэдэг юм уу ийм ингээ гамшил одоо эрсдэл ингээ үүсдэг. Тэгвэл энэ үед те хүүхд одоо гэртээ байх хэрэгтэй шүү гэдэг юм нэг тийм хөөрхөн хам сэдвүүдийн хүрээнд их сонирхолтой байдлаар тайлбарсан тийм цуврал номууд байгаа. Тэгэхээр энийг ч гэсэн сөбийн болоод тийм баг дундангийнхан ч гэсэн их орвол уншиж өгөөд ч гэдэм үү харилцан ярилцаад хичээл дээр ашиглавал их сонирхолтой санагцсан. Тэгээд энэ нөгөө NASA-гийн энэ болохоор бас их хөрхөө нөгөө хүүхдэд уур амьсгал, эрчим хүч, нөөц төрчийн бүрслэг юм янз бүрийн сэдвийн хүрээнд тийм нөгөө бэлтгэсэн видео жижиг хичээлүүдтэй тэгээд тийм туршилтууд ингэх юм бол тгий шүү гэдэг юм туршилтууд их байдаг. Тэгээд санс нөгөө ойлгосон хичээлийнхаа хүрээнд тийм нөгөө асуултын матрицуудтай тэгээд харилцан яриа өрнүүлээд хөрхөн асуулт хариулт зохиогоод тэгэж яасан. Тэгээд 8-аас 13 насны тэг ерөнхийдөө бага ангийнханд зориулагдсан. Тийм юу байдаг. Тэгээд мөн уур амьсгалын өөрчлөлттэй хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг нөгөө ЮНИСЕФ-ийн гарын авлага материалуудаас нэлээд их байдаг. Суурь судалгаанууд нэлээд их байдаг. Ялангуяа нөгөө бүсчсэн байдлаар хийсэн судалгаанууд нь их тийм сонирхолтой санагдсан. Тэгээд энэ клима сайенс гэдэг эднийх бас их хөөрхөн сайт. Тэгээд нөгөө хүүхд болоод зүрхийнхэн зориулсан интерактив ном хичээлд уралдаан хөтөлбөрүүдтэй яг зарим төлбөртэй ихэнх нь бас үнэгүй байдаг. Тэгээд Instagram дээр ч их сонирхолтой контентууд их хийдэг. Тэгэхээр ийшээ бүхэн бас та бүхэн орж их танилцаарай. Яг нөгөө хичээлийн хүрээнд яаж хүүхдүүдтэй харилцан ажиллах юм бэ? Ямар сэдвээр юу хийж болох юм бэ гэдэг их санаа авах үз материалууд нэлээх байт юм билээ. За тэгээд энэ Cool Australia гэдэг энэ Австралийн нэг юм тийм туризм байгууллагуудын хөгжүүлсэн юм платформ юм байлээ. Тэгээд сургуулийн өмнөх наснаас ер нь бол ангиа сонгоод, сэдвээ сонгоод, топикоо сонгоод тэг хичээлүүдийг үзэж ингэ болдог. Яг ихэнх нь англи хэл дээр байдаг. Тэгээд зарим хичээлүүд нь төлбөртэй байлаа. Гэхдээ суурь хичээлүүд нь бол их богино хэмжээний тэгээд шууд үзэж болохоор их тийм сонирхолтой хичээлүүд байлээ. За тэгээд нөгөө TEDx дээр бас нөгөө climate change гэх сэдвээ сонгоод их богино хөрхөн хичээлүүдээ ч гэсэн магадгүй орчуулад юм хүүхдүүдэд үзүүл сонирхолтой санагдсан хичээл climate change is can't game гэдэг энэ уур амьсгалын өөрчлөлт маань тэгвэл бидний тоглоод байдаг Tetris-тэй хэрхэн хамаатай юм бэ ч гэдэг юм уу их тийм сонирхолтой бас видео хичээлүүд байсан. За мөн яг энэ сэдвээр тэгвэл энэ сэдвээр монгол хэл дээрх бас хөөрхөн гарын явлагууд болоод уншиж болох сургагчид бас нэлээд байд юм байлээ. Тэгээд энэ нөгөө цэнхэр дэлхийн ногоон амьдрал гээд нөгөө МОБИС-ийн газар зүйн техникийн багш Батчулуун гэдэг хүн энэ Нимбогийн Батчулуун гэдэг эмэгтэй багш юм байли. Энэ багшийн гаргасан энэ цэнхэр дэлхийн ногоон амьдрал гээд яг нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол чиглэлээр багш нар зориулсан ийм гарын явлага нь 2024 оных байсан. Тэг бүр өмнөх юунууд ч гэсэн нэлээд их байд юм байлээ. Өмнөх оны хувилбарууд бас байсан. Интернетээс хайгаад үзэх юм бол за мөн нүүбийн хүүхдийн сангаас уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэдэг энэ чиглэлээр бас хөрхөн гарын явсаар боловсруулсан 24 тийм бас 24 билүү энэ оны хууль бас суурь судалгаатай хөрхөн гарын явлага байсан. За мөн түүнээс гадна яг хүүхдүүдэд ингээд зориулсан энэ байгаль орчны сангаас юм хөрхөн комик цувралууд гаргад юм ба штэ. Үнгүүгээр үзэж болохоор интернетэд байлаа. Нөгөө цоохор найз гэдэг энэ бараг 5 орчим тийм юу байсан. Цоохор ирвсийг таниулсан тийм цуврал ойролцоогоор тийм 5 орчим гарчихсан байсан. Тэгээд баг болоод сургуулийн өмнөх болоод бага ангийнхан зориулсан. Тэгээд энэ нөгөө зэрийн янзаг гээл жишээлбэл одоо тий цагаан зэрүүийн тухай. Гэхдээ яг энэ нь бол цуврал нэг цоохор ирвс нь бол цувралаар гарсан. Энэ зэрийн янзаг мазган бол тийм яг цуврал биш. Гэхдээ нөгөө бусад өөр амьтнуудыг бас ингэж оруулсан нэг удаагийн тийм хөрхөн уншиж болох үл одоо тийм зурагт комик номууд вебсайтн дээр нь байсан. PDF хэлбэрээрээ байсан. За тэгээд энэ нөгөө цоохор найзынхаа цуврал юугаа бас ямар хөрхөн юу болохс хүүхэлтэй болгоцсон юм байлээ нэх. Тэгээд YouTube дээр ч гэсэн байсан. Цоохор найз гээд хайгаад үзэх юм бол гарч ирэхээр байсан шүү. Яг 5 нэг ойролцоогоор нэг 7-8 минут ч илүү хүүхдүүдэд их сонирхолтой байдлаар үзүүлж болохоор тиймэрхүү юмуд байлаа. За тэгээд энэ сэдвтэй холбоотой болоод дөрөвний дурдсан их сурвалжуудтай холбоотой асуух мөн хэлж ярих бас зүйлсүүд байх юм бол энэ видеогоо хураагаад YouTube дээр тавьчихна. Тэгэхээр та бүхэн тэр доор коммент хэлбэрээр үлдээх юм бол цаг тухайд нь чатгаараа хариулж өгөх болно. За анхаарал хандуулсанд баярлалаа.